За салбар хуралдаанаа эхлүүлье. За ороод судалтаа судалгаагаарай. За бурхан халдван хайрхны түүх соёлын судалгаа эрдэм шилжгээний өнөөдрийн хурлын эхний салбар хуралдаа. За эхний салбар хуралдаан бурхан халдван хайрханд холбогдох түүх соёл аж ахуйн судалгаа. За эхний илтгэгч Шилхооны Академийн археологийн хүрээлэнгийн дундад зууны судалгааны салбарын эрхлэгч доктор Дид профессор Инхтөр бурхан халдван уул орчмын газар зүйн байршил ба археологийн судалгааны тухай гэсэн илтгэлийг хэлцүүлэх гэж байна. За энэ хүү сайхан хурлыг хийж байгаа зохион байгуулагч бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Мөн энд илтгэл тавих боломж олгосон. За нүүдлийн соёл эрхлэлийн хүрээлэнгийн хамт олонд талархлаа илэрхийлье. За бурхан халдван уул орчмын газар зүйн байршил ба археологийн судалгааны тухай гэдэг юм миний илтгэл байгаа. Тэгээд за энэ илтгэлдээ бол ер нь гол нь бурхан халдван уулын орчим ялангуяа уулынх нь хэв шинж мөн хажууд нь байгаа хинтийн нуурын тухай голчилж яриа гэж утсан. Тэгээ энийг сүүлд нэрээ эхлээд бол археологийн судалгаагаа эхлээд явуулъя. За дараагийнх нь ингэж дарах болоо тий. За бурхан халдван уул төрийн тахилгатай за мөн ЮНЕСКОгийн соёлын өвөд бүртгэгдсэн манай Монголын гайхамшигтай хайрхтуудын нэг ягаргагүй мөн. За энд бол эзэн бөгд хааны их хориг олон үеийн дурсгалууд байх ёстой гэж бас манай хуучин судлаач нар бүгд үзсэн. За ингээд бол энэ бурхан халдван болоод эзэн бөгд Чингис хааны онголсон энэ газрыг хаана вэ гэдгийг судлахын тулд олон улсын эрдэмтэд Монголын судлаачид за эртний түүхчид бүгдээрээ л энд бол анхаарлаа шимтэн харж түүхийн олон судруудыг шүүрдэн үзэж за гарцаа байхгүй энэ их хинтийн уул бол бурхан халдван уул юм а гэдэг нэг нь тогтоосон. Энэ талаар бол бусад улсууд эрдэмтэн судлаачид бүгдээрээ дуу нөхтэйгээр энийг бол зөвшөөрсөн бий. За ер нь бол бурхан халдван уул яг их хэрэг мөн үү биш үү гэдэг асуудал археологийн бас том асуудлын нэг болж байна. Гэхдээ одоогийн байдлаар бол бүрэн төгс энэ газрыг бол бүрэн төгс судалсан зүйл бол хараахан үгүй байна. За ер нь бол 1900 оны үеэс ахуулаад бурхан халдван уул Чингис хаантай холбоотой их хоригийн тухай судалгаа бол хийж эхэлсэн. За тэгээд ялангуяа Монголын 40-од оноос хойш бол Монголын эрдэмтэн Перлега бол энэ дээр өөрийн нутгийн хүнч болоод тэр түүхийн олон судруудад энэ бурхан халдван болоод эзэн бөгд хааны онголсон газар энэ тухай бол сурвалжийн мэдээ сэтгүүдийг олныг хайж судалгааны эргэлтэнд оруулахыг хүссэн байгаа. Нэлээд олон өгүүлбэрүүд гэсэн энд бичсэн. За мөн Бэмбийн ерөнчин Дамжин Сарангай гэдэг олон эрдэмтэд бол энэ бол анхааран ажилласан. За мэдээж хэрэг нь олон эрдэмтэд байгаа. За сүүлд нь бол 3 гол экспедицийн өмнөхөн бол бас хинтийн орчмыг судлах археологийн экспедиц гэж гарсан. Антропологийн экспедиц за энэ Бадам Хатангой өөрийнх нь бэлдсэн 3 голын их орчим хийсэн ба. Тэрнээс өмнө бол Шүүберт Перле нарын мөн 3 гол экспедиц гэж бий энэ Герман эрдэмтэд хамтарч тэр орчмын биетээр түүхэн газар дурсгалуудыг бол газар дээр нь үзэх хийг бол зорж ажилласан байгаа. За эдгээр нь бол Монголд яг ялангуяа энэ бурхан халдван орчимд хайгуул судалгаа хийх, археологийн судалгаа хийх үүд нь болж өгсөн. За ингээд Монгол орн бол чөлөөт ардчилсан улс болж 1990 оноос хойш үе таалга нээсэнтэй холбоотойгоор бол Монгол Японы хамтарсан 3 голын анги бол эхэлсэн. За энд бол шинжилгээний анги Бадам Хатангой бол удирдах ажилласан байгаа. За энд бол манай алдартай археологчид ажилласан. За Цэвэн Дорж, Баяр, Минс гэдэг олон одоогийн бидний Бат сайхан гэдэг эрдэмтэд бол ажилласан байгаа. За энэ хайгуул судалгааны ажил бол нэлээд үр дүнтэй явсан. Хоёр талаас нь нэлээд өндөр хүчин чармаат бол гаргасан байгаа. За ингээд гэрээ хилцээр хийсний дараагаар бол хавар Сүхбаатарын талбай дээрээс баяр ёслолын байдалтай үдэж экспедиц гаргасан байгаа. Ер нь бол монголчууд өөрийнхөө эзэн бөгд хааныхан донгон
олсон газрыг хайх бол дэлхийгээр нэг цууд арж сонин хэвлүүд бол маш өргөн бичигдэж байсан байгаа. За зааш энэ за энэ экспресс бол маш өргөн бүрэлдэхүүнтэй гарсан. Тухайн үедээ бол 16 ингэ болох юм. Экспресс нийтдээ бол энэ чинь 40 мянган километр газрыг туулж зөвхөн одоо бурхан халдун гэлтгүүр хинти хан уулыг тойроод ононгийн их уран мөрний их газруудыг хинхийг үзсэн байгаа. За тэрэнд нь бол хэд хэдэн бартаатай газруудыг орхисноос бусдыг нь бол одоо үзэж нийтдээ бол 3780 орчим булш бунхан хот суурин байна гэдгийг бол бүртгэсэн байгаа. За энэ ажлын үр дүнд бол явуулаад байсан болохгүй. Энэ ажлын үр дүнд бол энэ ажлын үр дүнд бол ер нь бол гадаадын судлаачтай хамтарч ажиллах, гадны өндөр технологиг оруулж ирж ажиллах энэ үе таалгал нэгдсэн. Ялангуяа бол геофизикийн болоод радарын судалгаанууд бол маш хүчтэй сайн хийгдсэн байгаа. Тийм учраас бол энэ нэлээд хэдэн газруудад бол одоо сэжүүхэ газруудыг үзэж за энэ нь бол одоо зарим нь булш мөн биш гэдэг бол тогтоосон байгаа. За бурхан халдун уулын өөрийнх нь өндөрт байгаа оргил дээр байгаа өндөр хэсгийг ч гэсэндээ үзсэн байгаа. Анхны өдөр үзсэн гэж ярьдаг. Ялангуяа зөөн зүрхшийн надад ярьжсанаар бол 3 дахь өдрийн чөлөө өртлөөтэй гарч үзээд энэ бол олцлоо гэж орондоо ярилцсан байна. Гэтэл бол төмөртөөгөө болоод бусад асуур тэргүүтээр геологчид бол энэ бол мөрөөний төрөлт гэдэг юм байт юм аа. Цэвдгийн төрөлт бол газрын одоо хамгийн хүйтэн газар дээр түрээд тэгш өндөрлгүүдийг үүсгэдэг. Мөн одоо зөөлөн хэсгийн чулуулгүй дээш нь дүрсээргээд дээрээ өндөр юм тавцан шиг авгууруудыг үүсгэдэг гэдгийг бол тайлбарснаар бол энэ дээр бол анхаарал нь хандуулаагүй гэж ярьсан. За тэгээд мэдээч хэрэг бол Бадам хатангой энэ дээр бол нэлээдгүй хэдэн газрыг ижилхэн газруудыг үтсэн. Энэ бурхан халдууны орчимд бол 11 ийм морины төрөлтөр үүссэн. Уулын орой дээр бол зарим нь дугуй, зарим нь саран хэлбэртэй бол ийм газар байгаа. Гэхдээ эндээс энэ экспедицийн үр дүнд бол дараагийн олон экспедицийн гарах үйлдэлүүдийг гаргасан. Ялангуяа Чулуун зэвсгийн олон сайтуудыг олсон. За хөрлийн үеийн сайтуудыг олсон. Мөн одоо эзэнт гүрний үетэй холбоотой Монголд хамгийн удаан жил ажилласан аваргын болгосыг малтах ажил бол энэ цагаас эхэлсэн гэж үздэг. За энэ экспресс бол Эгами, Шинфэ, Като гэдэг хэд хэдэн одоо хуучны 30-аад оны үед Японы том археологууд ажиллаж байсан. Тэр үед ялангуяа Манжуга улсын бүрэлдэхүүнд ажиллаж байсан хятад Монголын үеийн судалдагт эрдэмтэд оролцсон явдал бол энэ эхлэлийн тавьсан явдал бол энэ экспресс маш амжилттай явах үндэс болсон. За дээрэс нь бол энэ орон нутагт сайн судалгаа хийсэн, өмнөх судлаачдын одоо хийж бүтсэн зүйлүүдийг бол эрүүл нарийн судалсан. Дээрэс нь орчин үеийн техникээр магадалж үтсэн явдал бол энэ экспресс амжилттай болсон юм аа. За бурхан халдууны орчимд бол археологийн судалгаа хийхдээ бол энэ та бүхэн харж байгаа энэ радар ашигласан байгаа тэр нэстэг зэрэгээр зүүж өндөрөөс авдаг радар, мөн газрын гүнд геофизик хийдэг радар, за мөн одоо энэ хоёр төрлийн радаруудыг ашигласан байгаа. Энэ бол Монголд анх удаа археологийн шинжилгээ ухаанд бол энэ том хэмжээний радаруудыг ашигласан явдал юм. За тэгээд дараагийн энэ экспедицийн үр дүнд бол одоо бурхан халдун болоод 3 мөрний ихтэй холбоотой олон газруудыг нэгтэлж үзсэн. Ялангуяа энэ Чингисийн хэрэмж гэж хэлдэг, өглөгчийн хэрэмж гэж хэлдэг энэ орчинд байгаа мөн олон дурсгалуудыг бүртгэж авсан байгаа. За тэр бүртгэлүүдийн дунд бол хятадны болоод за эрт үед холбогдох зарим нэгэн булш байгаад бол нэлээд хэдэн бол одоо тэмдэглэж үлдсэн байна. Та дараагийнх нь бол за экспедицийн бүрэлдэхүүн бол маш өргөн хэмжээтэй байсан нь бол анхнаас харагддаг. Энэ экспедиц бол геолог, геодиз, за тэгээд археолог, түүх, угсаатны зүгэд олон эрдэмтэд нэг дор цуглаж өөрийнхөө санаа бодлыг уралдуулж байсан явдал бол энэ экспедиц маш үр дүнтэй ажилласан юм аа. За дараах. За тэгээ энэ экспедицийн үр дүнд бол хэд хэдэн номнууд гарсан байна. Зарим нь бол орхигчж энэ Шираши гэдэг хүн бол Монгол Чингис хааны Кокугайку гэдэг номонд бол яг энэ экспедицийн талаар нэлээд үг өнцгөөс оруулж бичсэн байгаа. За энэ дэлхийгээр нэг тарсан Чингис хааны булшийг хайх энэ экспедицийн дуйлан шүүгэн бол бүр хожим 2014-12 оны хүртэл үргэлжилсэн. Тэгэд энд бол олсон олоогүй янз бүрийн одоо шүүгэнүүд бий. За энэний үр дүнд бол бас сүүлд 10 одоо соёлын яам байгуулагчсан дараахан Альберт Ю Мин Лин гэдэг Калифорни их сургуулийн Сан Диегийн сургууль төгссөн 81 онд төгссөн энэ аэроспейсийн инженер доктор залуу бол энэ Чингис хааны мартагдсан газар буюу Чингис хааны онгоны хайх юм экспедицийг эхлүүлсэн байгаа. За дараагийн тавьж.
За энэ айлбарт линий тухай бол мэдээлэл бол интернетүүд маш бага байдаг. Өөрийнх нь зураг хүргийг татчихсан маш хүндрэлтэй тийм хүн байгаа. За энэ өөрийнх нь бүтээлүүдийг татхад бол төлбөртэй байдаг учраас энд тодорхой оруулж чадсангүй. Гэхдээ айлбарт лин бол Монгол Улсын шинжилгээний ахтын болоод ахтын мөн тухайн үеийн соёлын яамд бол өөрийнх нь тайлангуул өгсөн байгаа. Тайлан дээрээ тусч үзснээс бол одоо та бүхний харж байгаа энэ альбертлийн өөрхөн малчгаан цаатал дундуу харагдаж байгаа. Дундууны орчин бод гамлын сүм гэж ярьдаг. Одоо тэнд дундууны хажууд сүмийн төөр байгаа. Тэр сүмийн төөрийг бол малтаж үзсэн. За энд бол 12-ыг харьцан 12-ийн хэмжээтэй модон суур болцсон гэж үздэг. Тэр модон суурийн орчимд бол барилгын дээврийн вар одоо ч бол нэлээд элбэг байдаг. Дээврийн вар тоосго зэрэг зүйлүүдтэй байгаа. За энийг бол судалж үзээд эндээс онцог тогтоох дээж явж 2 ч газар шинжилүүлсэн байгаа. Нэг нь Калифорни их сургууль дээр өөрсөн дээж нь бол 1400 он гэж гарсан байгаа. Энэ яг Юан улсын үед удах цаг гарч байгаа. За энэ мэтээс үзээд бол Чингис хааны үеийн одоо дурсгал муу юм аа. Энэ бол тахилынхан сүм юм байна гэж үзсэн байгаа. За эндээс үзээд бол энэ хинтийн нуур орчим хинтийн хан хинтийн уул ялангуяа гэж нэрлэгдсэн бурхан халдун уулын энэ өөрийнх нь орчим байрлал нь бол ямархуу юм бэ гэдэг би өөрийнх нь саналыг энд хэлхийг хүссэн. За бурхан халдун уул бол одоо одоогийн бидний үзэж байгаа зүгээр бол зүүн дэшээ харсан ийм хөнгөр том өндөрлөг. За дээрээ бол хэд хэдэн тавцантай дээрээ мөн саран хэлбэрийн 200 харьцан 50 метрийн хэмжээтэй ийм өргөн чулуун байгууламжтай. За урд тал одоо зүүн талдаа гүнзгий гуутай ийм газар хоёр талаар бол одоо өргөн шилмөс нарс хошин ойтой. За энэ хэсгийн баруун талд бол баруун буюу урд талд одоогийн зүгээр л урд талд нь хинтийн нуур байгаа юм. За энэ нуурын байрлалын тухай ер нь Монголын нууц төвчөнд энэ нуур устай холбоотой ямар зүйлүүд гардаг юм бэ гэхлээр зөвхөн Чингис хааныг хаан өргөмжилсэн, за мөн Балжууна нуурын тангараг өргөсөн гэдэг нуур устай холбоотой хэд хэдэн зүйлүүд гардаг. За дээрээс нь бол та бүхэн сайн мэдэх бах цээлийн ус нэдэрлээ, цэгийн чулуу чугуурлаа гэж Монголын нууц төвч байгаа. Энэ үгийн учрыг тайлах явал бас энэ хүү байгууламжийн одоо өөрийнх нь одоо их бурхан халдун уулын байгууллага бусад эртний дурсгалуудтай ямар их холбоотой юм бэ гэдгийг харж болохоор байна. За энд та бүхэн сайн мэдж байгаа бол Эрдэнэ зүйн дотор бол ийм эртний нуур байдаг. За энэ бол бүр Ардловыг ирэхэд хүртэл нуур нь байсан байгаа. За энэ бол Эрдэнэ зүйн доор бол одоо Монгол Германы археологчид энэний доор бол хааны өгөөдөө хааны байгуулсан төмөн амгаланд ордон бол байгаа гэдэг бол тогтоосон. За тэгвэл бол энд бол өөрөө өгөөдөө хааны ордныг байгуулахдаа бол нуур байгуулсан тухай бас нуур ус татал сувг байгуулсан тухай сурвалжид байдаг. За мөн одоо дараагийнх нь за энд харагдж байгаа бол тэр хинтийн нуурын юу Эрдэнэ зүйн дотор байгаа нуур Ардловыг ирэхэд байх үеийн зураг харагдаж байна. За дараагийнх нь за гадна талд нуур ус явдал яг энэ хуучин бол эртний сууг дотгош нь ордог тэр саяны дээр зурган дээр харсан сууг бол дотгошоо нуурыг бол хангаж амьд байлгадаг нуурыг хэрвээ усыг зүгээр тогтоох юм бол өмхөрчдөг учраас энэ байнгын урсгалтай гадагшаа урсгалтай байдаг байсан учраас энэ хийд бариад нэлээд удасны дараа бол энэ нуурын ус тогтоод ордог сууг нь тасалсан учраас хойдолтой одоо тэр Мандал Бадрлын асар гэж ярьж байгаа тэр сүмийн урдлууд тусгай нуур үлдсэн байна. Энд бол Германы археологчид судалгаа хийж үзээд бол тэр хойтлын хэсэг дээр бол байнгын нуур байгаагүй гэж үзсэн явдал бол энд бол зөвхөн нэг л нуур байсан. Тэр нь бол Эрдэнэ зүйн дотор байсан нуур гэж үзсэн. За энэ нуурыг яагаад байгуулах болов? Хотын дунд яагаад энэ нуур байгуулад байгаа юм бэ? За энэ дээр харагдж байгаа бол та бүхэн саяхан одоо өнгөрсөн 2-3 жилд бол нэлээд сенсацуулсан Луут хот буюу Хүнүүгийн Луут орд буюу харганы дөрвөлжин гэж газар байна. Энэ Идэрханга докторийн олж илрүүлсэн дурсгал. За энэ дотор бол бас энэ 250-ыг харьцан 250 хэмжээтэй энэ дурсгалын дотор бол 90-ыг харьцан 60 хэмжээтэй юм бас нуур байна. Дөрвөлжин хэлбэртэй нуур. За ингээд энэ нуур нь энэ ямар учиртай юм бэ? Энэ яагаад ийм хотуудын дунд зөвхөн энэ нуурнаас энэ хотоос гадна бол өөр хавцлын дөрвөлжин гэдэг Хүнүүгийн хот байна. Байдалагын голын хэрэмгэж байна. За мөн одоо хожмын сүм хийдүүч энэ тойл нуур гэх мэт энэ нууруудыг байгуулдаг явдал. Энэ учир нь бол нар сар бол жилдээ нэг удаа хойлоо давцаж хүний нүдэнд харагдахаар гардаг юм байна. Энэ нь бол 6 сарын орчим. За магадгүй тэр нь улаан тэргэл өдрөө ямар өдрөө гэдэг нь сайн мэдэхгүй. Ямар ч байсан хавирган сар түүний дээр бол нар бол нэг зэгтээ мандаж энэ нь бол баруун одоо өглөөгөр
харагддаг юм билээ. За тэгээ энийг бэлэгдэж бол энэ нуурын усанд бол энийг хийх тусгаж хүчийг авах за тангараг өргөх ёслол хийсэн болов уу гэсэн юм таамагуд бий. За тэгээд энэ Монголын үеийн булш болоод хүмүүгийн булшинд ч яг ижилхэн хэмжээтэй нар сарыг булсны толгой талд бол алтаар хийж хайчилж тавьсан байгаа. За энэ нь бол за нар сарны бэлэгдэл гэхээсээ илүү за нар сарны хүчийг аваад тэр хүч гэдэг маань бол өзөрч шүнж одоо эзэнээс уруухгүй үнэнч байхын бэлэгдэл байх магадлалтай юм. Ер нь бол тэр цэлийн ус нэдэрлээ цэгийн чулуу хагарлаа гэдэг бол тэр тангараг тавьсан нуурын ширэг болоод за цагаан чулууны талаар бас яриаг. Цагаан чулуу гэдэг нь бол энэ Айцо Йоцэ гэж юм бас чулуу хааны нэрийг сийлээд дотор нь бол одоо алтаар цутгаад ингээд өргөн барьдаг юм чулуу бол олдсон. Ялангуяа уйгурын туршлагуудаас олдсон байгаа. За тийм болохоор зөв энэ уламжил магадгүй Монголын эзэнт гүрэн хүртэл үргэлжилж явсан байж болох юм. Ялангуяа одоо Сүхбаатар бусад одоо Амбай хаан ч бүгдэнд нь бол ийм цагаан чулуу өргөж байсан байх магадлалтай юм. Тэр бол нэрийг нэвчээд харьяат өөр улсуудаас бол одоо хүлээн зөвшөөрсний тэмдэг болгодог. Тэгээ тэр чулууг нь насар хотнол хуглаад эвлээд хийдэг учраас бол цээлийн нөгөө тангараг тавьсан нар сарыг тусгаж буулгасан нуурын ус чинь байхгүй боллоо. Тэгээд нөгөө нэрийг бичсэн цагаан чулуу чинь бол цуурал цагарлаа гэсэн утгатай ийм үг юм болов уу гэж юм таамаг байгаа. За энэ магадгүй энэ жишээгээр үзэх юм бол монголчууд бүр эртнээсээ хүнүүгээс ахуулаад 13 дугаар 100 хүртэл нар сарыг газарт буулгах тэнгэрийн толь болгож нуурыг заавал байлгадаг. За энэний жишээ бол одоо хар зүрхний хөх нуур байна. За хар зүрхний хөх нуурын хойтол бол зүрх уулын урд талаас яг тэр өнцөг нь бол сайн таардаг өмнө талдаа нууртай. Яг зүгээр бид нар өнөөгийн байдлаар бол одоо өмнө зүг хойд зүгийн тухай ойлголт бол тухайн үед л өөр байсан бол л да. Ер нь бол одоогийн бидний өмнө зүг бол баруун зүг, одоогийн бидний зүүн зүг бол өмнө зүг, одоогийн бидний баруун зүг бол хойд зүг. За хойд зүг маань бол зүүн зүг болж байсан бол л да. Ер нь бол тэгж одоогийн улс төрийн одоо юу гэдэг баруун зүүн гарын тухай ойлголт шингэж бас бууж ах шиг байна. Ийм ч утгаараа бол баруун зүүн гарын тухай ойлголтыг бас судлаачид дахин харж үзэж байна. За мөн одоо нар сар бол мөн адилхан баруун зүүн гарын бэлэгдэл. За тэнгэрт наран саран газарт хаан жонон хоёрч гэж бас үг байна. Энэ мэтлэнгээр бол энэ бэлэгдэл бол гарцаагүй байдаг юм байна. Энэ бэлэгдэл бол бүх шинжээрээ манай бурхан халдун уулын орчимд бол байна. Ихэнтийн нуурын өөрийнх нь байрлал бол одоогийн байдлаар өмнө талдаа. За энэ бол эртнийхээр бол одоо баруун талдаа гэсэн үг. Яг нар тусаж тэр наран саран хоёр зэрэг тусаж хааны одоо тахилга шүтдэг тэр овоо тахилгатай тэнгэрийн тавцанч гэдэг юм тэнгэрийн сүмийг бол гэрэлтүүлдэг ийм байжээ гэж үзэх боломжтой юм. Тийм болохоор зэрэг бас судлаачид энэ дээр бас анхаарлаа хандуулж үзэх хэрэгтэй. Дан ганц одоо бурхан халдун уулаа тойрох биш энэ хажууд нөгөө ихэнтийн нуурыг бас давхар бас судлаж анхааралтай авахыг хүсэж байна. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа. За докторын төрдөө баярлалаа. За цаг сайн байна гэсэн бас давхар